Сайн байцгаана уу? Та бүхэнд манай дэлхийд алдартай арилжаачдад танилцуулдаг булангийн маань энэ удаагийн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаард $4,000-ыг $120 сая болгон өсгөж чадсан крипто арилжаачин Даниэл Мейгардын талаар танилцуулж байна. Тэрээр 1991 онд Австралид төрсөн бөгөөд энгийн гэр бүлээс гаралтай. Анх 2013 онд 22 настай сэтгэл судлалын ангийн оюутан байхдаа интернетээр хийсч яваад биткойны талаарх нэгэн нийтлэлийг уншжээ. Тэр үед түүний сонирхол маш ихээр төрж шатхан түгээх газарт цагийн ажил хийж олсон $4,000 хадгаламжаараа биткойн хөдөлтөн авчээ. Түүнийг биткойн хөдөлт авах үед нэг биткойны ханш $150 байжээ. Тэр хэлэхдээ тухайн үед эргэн тойрны бүх хүмүүс намайг галзуу гэж байсан. Гэхдээ миний бодлоор тухайн үед гэр бүлгүй ямар нэгэн орон сууцны зээлгүй залуу байхдаа эрсдэл гаргасан дээр гэж үзэн шууд хөрөнгө оруулалт хийсэн гэжээ. Их сургуулаа төгснөхийн дараа тэр бүтэн цагийн крипто арилжаачин болжээ. 2017 онд нэг биткойны ханш $20,000 хүрэхэд бүх биткойноо зарсан байна. Тухайн үед тэрээр биткойн суурьтай альткойнууд дээр арилжаахын $10 сая болсон байжээ. Бүх мөнгөө татаа авсныхаа дараа шууд дэлхийг тойрох аяллаа эхлүүлэн нийт 40 улсаар аялсан байна. 18 сарын дараа дэлхийг тойрох аяллаас эргэн ирснийхаа дараа арилжаанд эргөө орж $1.5 сая NFT-д хөрөнгө оруулж эхэлжээ. Тухайн үед түүнийг мөн л бусад хүмүүс галзуурч гэж байсан гэнэ. Түүний NFT цуглуулгын одоогийн үн олон $10 сая хэмжигдэж байгаа бөгөөд жишээ дуртахад цуглуулгуудын нэг болох CryptoPunk 8348 гэхэд $4.2 сая үнэтэй гэнэ. CryptoPunk NFT-н дахин давтагдшгүй 10,000 ширхэг байдаг бөгөөд Даниэл CryptoPunk 8348-ыг $18,000 авч байжээ. Та бодоод үзээрэй, $18,000 авсан зүйл 5 жилийн дараа хэд $4.2 сая үнэтэй болсон байна. 2024 оны байдлаар түүний нийт хөрөнгийн хэмжээ $120 сая давсан байгаа бөгөөд шинэ карьераа эхлүүлэн DJ хийдэг байна. Тэрээр хэлэхдээ өнгөрсөн жилүүдийн хугацаанд би крипто болон NFT арилжааны ертөнцид хангалттай амжилттай байж хангалттай хөрөнгөтэй болсон. Одоо харин өөрийгөө шинээр тодорхойлох цаг нь болжээ. Энэ бол хөгжмийн салбар буюу DJ хийх. Удахгүй би өөрийн хөгжмийн NFT гаргана гэжээ. Түүний энэхүү өөрийн ирээдүгөө өөрчилж чадсан шийдвэрүүдээс асар их зүйлсийг суралцж болохоор байна. Нэгдүгürt ямар нэгэн хязгаартай үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний үнц нь тодорхой хугацааны дараа асар ихээр нэмэгддэг. Жишээ нь биткойн. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал болон 2020 оны ковидын хямралын үеүүдэд дэлхийн улс орнууд эдийн засгийн уналтаас гаргахын тулд өөрсдийн цаасан мөнгнүүдийг асар их хэмжээгээр хэвлэн зах зээлд гаргаж байсан. Цаасан мөнгөнд дэвсгэртүүд хязгааргүйгээр хэвлэгдснээс болж тухайн цаасан мөнгнүүдийн худалдан авах чадвар буюу үнц нь асар хурцтайгаар буурч байсан. Харин эсвэргээрээ биткойны ханш үнц нь өссөн. Учир нь биткойнын нийлэлт хязгаартай бөгөөд 21 сая ширхэг зах зээлд нийлүүлэгдэнэ. Хоёрдугаарт тодорхой хэмжээний эрсдэл гаргах зорилготой байх. Зохицуулж бодох эрсдлийг бодно гэж хэлдэг нь их учиртай. Залуу насндаа эрсдэл гарган алдсан тохиолдолд түүнээсээ суралцах явдал нь дэлхийн аль ч том сургуульд заахгүй ур чадвар төсвөр төвчээрийг тухайн хүнд суулгадаг. Тэрээр зоригтой байж залуу насндаа эрсдлийг тооцсон бүх мөнгөө биткойнд хөрөнгө оруулснараа ядагч болсон. 3-дугаарт тасралтгүй суралцагч эрүүл хайгуулж байх. Тэрээр зөвхөн крипто арилжаагаар хандлагагүй тасралтгүй суралцсны үндсээр NFT-гийн ирээдүг болон хөрөнгө оруулалт хийснээрээ өнөөгийн санхүүгийн эрх чөлөөгөө олж авч чадсан байна. За ингээд манай дэлхийд алдартай арилжаачдыг танилцуулдаг булангийн маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Манай бичлэг таалагдсан бол лайк дарж бусдаа түгээгээрэй. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.